Сайн байцгаана уу? Би Монголын Оюун ухааны академийн захирал ойд тогтоолтын спортын олон улсын шүүгч Хатанбаатар байна. Та бүхэнд өнөөдөр хүмүүс түгээмэл тохиолддог ойд тогтоолттой холбоотой нэгэн бэрхшээлээс хэрхэн гарах аргачлалыг танилцуулъя. Хэрвээ танд барьж исэн түлхүүрээ, утсаа, төрөвчөө, за ямар нэгэн зүйлээ хаа нэгэн газар орхиж, эргэж хай, мөнгөж, бухимдаж байсан тохиолдол байсан уу? Хэрвээ тийм бол анхаарлаа хандуулаарай. Бид мэдээллийг тогтоон эргэн санахдаа хоёр зүйлийг маш сайн анхаарах ёстой. Нэгт судлаачдын үзэж байгаагаар хүний сансан мэдээллийг дийлэнх хувь нь харах хэрэгтэн болох нүдээр авсан мэдээлэл. Тийм учраас бид дотроо аль болох бодитоор төсөөлж дүрсэлж харах ёстой. Хоёрт хүн сэтгэл хөдлөл ордсон мэдээллийг мартдаггүй учраас энэ төсөөлөл аль болох хөгжилтөө ер бусын онцгой байх хэрэгтэй. За ингээд эд зүйлээ байршилтаар хэрхэн холбож төсөөлөхийг харцгаая. Эхний эд зүйл самар. Самраа ширээн дээр орхилоо. Төсөөллийг харахтаа самарны хэмжээ томор, ширээ дийлэхгүй, цуурж, хуурж унж байгаагаар төсөөлье. Хоёр дахь эд зүйл тэмдэглэлийн дэвтэр. Тэмдэглэлийн дэвтрийг шарах шүүгэн дээр орхилоо. Энэ үе төсөөллийг харахтаа тэмдэглэлийн дэвтэр амь орон шарах шүүгийг аван эргэлдээд бүжиглж байгаагаар төсөөлье. Харин гурав дахь эд зүйл бол сам. Сама түнхүжигний шургуулганд хий. Энэ үед төсөөллийг харахтаа түнхүжиг ширгээлж яснаа шургуулганаас нь сам өчиг гараад явж байгаагаар төсөөлье. Сүүлийн эд зүйл машины түлхүүр. Машины түлхүүрээ хүүхдээс нуухын тулд нэрэн дор хийлээ. Маргааш нь машинаа нэрээр онгойлгож байгаа төсөөллийг бид харж байна. За төсөөлөл дууслаа. Ингээд эд зүйлсээ хаана орхисноо эхнээс нь санацгаая. Эхний эд зүйл самар. Самрны хэмжээ томорч ширээ хугарчихсан. Хоёр дахь эд зүйл тэмдэглэлийн дэвтэр. Тэмдэглэлийн дэвтэр шарах шүүгээтэй бүжиглж байсан. Гурав дахь эд зүйл сам. Түнхүжигнээс өчиг гараад явчихсан. Сүүлийн эд зүйл машины түлхүүр. Бэрээр машинаа онгойлгох гэж оролдож байсан. Та бүхэн эд зүйлсээ санаж чадсан уу? Та энэ байдлаар төсөөллөө дадал болгосноо орхисон, мартсан зүйлсээ төвөггүй сандаг болно. Хүн ойд тогтоолтоо хөгжүүлэхийн тулд тусгай аргачлалаас оролцож, дасгал сургалт хийхээс гадна самар жимс зэрэг амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэх хэрэгтэй. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баярлалаа.